7 GB-аас дээш дата аваад 50 GB хүртэлх датаг бэлгийн дагаарай. Data Plus. За галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. Энэ удаад борон та нартай 2026 онд гарсан Hoppers. Гэх энэ галзуу хөрхэн анимашныг ярьж өгөхөр сонголоо. За тэгээд блогийнх нь ярьж өгөхөр сонгосон энэ галзуу анимашн та нарт маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд бурганы энэ галзуу анимашныг Unitel-тэй хамтран хүргэж байна. Unitel-ийн хэрэглэгчид маань 7 GB хүнээс дээш дата баг зэдэвгчүүлээд 5-аас 50 GB хүртэл дата бэлгэнд авах боломжтой байна. Жишээ нь 7 GB дата авах юм бол 5 GB, 22 GB дата авал 20 GB дата бэлгэнд авах нэ. Unitel болон Toki app гэд дурын дижитал сувгаас датагаа аваад бэлгээ авах юм байна шүү манайхан. Анарын урамшууллын хугацаа нь 2026 оны 4 сарын 21 хүртэл юм байна шүү. За тэгээд хэдүүлээ 100 кад алхам малхмаар ойрцоор байна. Тэгэхээр та нар маань саба дараагүй бол саба, таарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. Ингээд энэ галзуу хөрхэн анимашны тайлбартан хэдүүлээ орцгоё. За нэг баг сургуулийн хичээлийн танхимд байдаг нэг аквариумаас Mabel охин нэг яст мэлхий хулгайлж байгаагаар кино эхэлнэ. Тэр мэлхийг үүргэвчэндээ хийгээд тэндээс явах гэж байтал замд нь бусад ангиудад байсан амьтад харагдсан дээр тэр тэдэнд ч бас туслахын тулд өхөр цусыг мэлхий шуу могоо гэд бүгдийг нь үүргэвчэндээ чихлээ. Тэгээд үүргэвчээ дааж ядаад явж байтал Mabel охин сургуулийн цэцэрлэгчтэй таарлаа. Цүнхнээс нь мэлхий дуурсанд цэцэрлэгч охиныг хөөлөө. За тэгээд охинч цугтааж угаад сургуулийн багш нартай хаалц таарж орхино. Мань Mabel өмнө нь ч бас амтан хулгайлж угаад баригдчихсан түүхтэй учраас багш нар шууд л учрыг нь гадарлаад тэрнийг барьж авах гэж оролдоцгоно. Гэвч сандарсан Mabel тэндээс цугтаах гэж оролдохдоо нэг багшийнхаа гарыг хадсанд багш нь барьж явсан аягаа дээш шидэд галын мэдрэгчийг согсонд сургууль даяараа галын тохиолдолд уграад ус цацраад ханан дөлгсөн байсан зурагнууд юу чгүй уурслаа. За ингээд Mabel охины ээж хичээлийн эрхлэгчдээр дуудагдаж буцах замдаа тэрнийг толгой төрөөгүй загнана. Чамайг амьтдад хайртагч нь ойлгож байна. Гэхдээ чи хүн хазаж болохгүй шүү дээ. Ингэж болохгүй. Ээж би ажилд явах хэрэгтэй наа. Та Mabel-ийг хэдэн цаг хараад өгчөж. Ингээд сэтгэлээр унсан Mabel охин модны мөчөр дээр гарч суулаа. Зэ охиноо сайн ойлгодог эмээнч Mabel-ийг дуудаж буулгаад нэг том бул чулуун дээр зэрэгцэж суугаад өөрийнхөө хүүхэд насны дурсамжуудыг ярьж өгнө. Эмээн багада айхтар ууртай хүүхэд байлаа. Уурандаа шууд л хүүхдийн нүрэлүү цогчдаг байсан. Гэвч удалгүй би уураа барьж сурсаа. Нууцыг нь мэдмээр байна уу? Чи чив чимээгүй суугаад байгалыг анхааралтай ажигла. Бас сонс. Тэгээд тэр хоёр хэсэг зур нам гүм суусанд байгалийн дуу чимээ тэрнийг ховсдох мэт болж Mabel охин өөрийн ирэхгүй тайвширж эхэллээ. Дээрдж байгаа биз? Энэ бол байгалийн эд шид. Өөрөөсөө илүү агуу зүйлийн нэг хэсэг гэдгээ мэдрэх үед уур тэр дороо гарчихдаг юм. Имэ би энд өдөр бүр ирж ээж болох уу? Бололгүй яах вэ? Энэ бидний онцгой газар болж болно шүү дээ. За тэр цагаас хойш Mabel охин байнга имэ дээрээ ирж имээтэйгээ хамт байгальд байх болжээ. Амьтанд хайртай Mabel амьтны ном уншиж байгальдах амьтдыг судалдаг байлаа. Тэр цагаас хойш он жил өнгөрч бяцхан Mabel өсвөр насны охин болжээ. Харин имээ нөөд болсон байлаа хөрхий. Mabel охин одоо имээтэйгээ тоглож үссэн ойгоо дотор нүгэн амьтадтай хамгаалахын төлөө чадах бүхнээ хийдэг тэмцэгч болжээ. Тэр нэг өглөө ойдон амьдардаг менжнүүдийн босгосон даланг дэлбэлэх гэж байсан барилгын ажилчидтай муудалцаад тэдний ажилд саадуулна. Тэгсэн тэр үеэр төслийг удирдах байсан Beaverton хотын захирагч Jerry Generazzo тэдэн дээр ирээд Mabel-тэй уулзлаа. Тэр хоёр бие биенээ сайн мэддэг, бас уулзах бүрдээ хэрэлддэг байсан учраас биенээ харсан даруйдаа дахиад л зогсоо цайгүй хэрэлдсэнд тэнд байсан ажилчид бүгдээрээ мэл гайхацгаана. Mabel, би чамтай дандаа ингэж маргаад байж чадахгүй. Дандаа ингэж маргахгүй байх боломж байгаа штий. Та зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод энэ сайхан байгалыг анхааралтай ажиглаж бас сонсож болно штий. Ингэхэд амьтад хайцсан. Хэд хоногийн өмнө л байсан да. Бидэнд чамтай зууралдах цаг алгаа, далан дээрээс холд хүүхдээ. Би 19 шүү. Тэгээд ч би эндээс холдохгүй. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд тэрнийг дамжлаад аваад явчлаа. Хотын захирагч Jerry хойг дайрсан тэр дундаа Mabel-ийн имээтэйгээ амьдардаг байсан ойн цорхойг дайруулад маш том хурдны зам барихаар төлөвлөсөн байсан нь тэр байж. Хурдны зам барихаар төлөвлөсөн. Энэ нэг л юмтай адилхан сонсогдоод байна да. Тийм ээ манайхан. За тэр ч яах вэ? За харин он амьтдад хайртай Mabel тэрнийг зогсоох гэж байдгаараа хичээжсэн ч хүчин мөхөстлөө.
Тэр төслийг зогсоохын тулд 48 цагийн дотор хотын иргэдийн дээлэнхийн гарын үсгийг зурулж авах ёстой гэдгээ мэдсэн Мейбл сэтгэл шулуудаж айлаас айл дамжин гарын үсэг цуглуулахар явсан ч үр дүнд хүрсэнгүй. Хотын иргэд бүгдээрээ тэрнээс угтааж байсан бол хотын тэжээмэл амьтад Мейбелд тун сайн байлаа. Ингээд өдөржин хичээсэн ч Мейбл нэгч гарын үсэг зурулж чадсангүй. Харин нөгөө талд хотын захирагч хурдны замаар дамжуулаад жижиг хотоо зэргэлдэх их хоттой холбох болно гэж зурагтаар сурталчилж байлаа. Гэвч тэрний сурталчилгаанаас Мейбл нэг чухал зүйлийг олж мэднэ. Можийн удирдлага тэрэнд хурдны зам барих зөвшөөрөл өгсөн нь тэр ойд ямар ч амтан амьдардаггүй гэж баталсантай нь холбоотой байж. Хэрвээ тэр ойд амьтад амьдардаг гэдгийг баталж чадвал мужаас зам бариулахаар өгсөн зөвшөөрлөө цуцлах юм байна гэдгийг Мейбл охин ойлголоо. Тэгэд маргааш нь тэр өөрийн сурдаг Бивертний их сургууль дээр очиод биологийн багш Сэмээсээ тусламж хүсдэг. Тэгсэн багш нь тэрэн туслахыг хүссэн. Учир нь Мейбл ойн цоргоогоор хэд өвчлсөн, иннээсээ болоод хичээлдээ суухгүй байгаад нь биологийн багш нь туйлын дурамжхан байдаг. Мейбл минь чи үрд коллежид байхгүй штэ. Чи ирээдүгөө бодох хэрэгтэй. Манай ойн ирээдүй яах юм? Хотын захирагчийн зөвөө ойн амьтад дайжсан. Ойн минжнүүд явснаас хойш амьтад бүгдээрээ дайжсан. Эмээгээ өөд болсноос хойш чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ Мейбл чи тэр газрыг аварч чадахгүй. Тийм гэж юу? Ганцхан минжнүүд л чадна. Тэгээд багш нь тэрэнд хэрвээ цөөрөмд минж эргэж ирэх юм бол тэр хавийн экологийн тэнцвэр эргээд сэргэж ан амьтад эргээд ирнэ гэдгийг ойлгуулсанд Мейбл ч баярлж минж олохоор шийдэд тэндээс гуйлаа. Сэтгэл нь хөдөлсөн Мейбл татарсан голын эрэхт очиод минж барихаар занг тавьж өдөржин хүлээсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Сэтгэлээр унсан тэр ээжигээ өөр муж руу нүүхэд эмээгээ асарахаар эмээ дээрээ үлдэлснээ эргэн сандаг. Тэр эмээтэйгээ завл гарвал цөөрмийн дэрэгдэх бул чулуун дээр суудаг байж. Эмээ нь өөд болохоос өмнө энэ газрыг харж хандаарай гэж тэрэн загсан байлаа. Ингээд арга мухардад байж өтөл гинэд чимээ гарч татарсан цөөрмийн нөгөө эргээс нэг минж гарч ирж байгааг хараад Мейбл их баярлнаа. Тэгсэн нөгөө минж тэрний үлдээсэн ногоог үнэрлчихэд шууд хажуугаар нь гараад явчлаа. Сандарсан Мейбл тэрнийг барихаар хойноос нь гүйсэн ч гинэд нэг машин давхиж ирээд нөгөө минжийг аваад явчлаа. Мейбл ч скейтбордоо унаад хойноос нь дагнаа. Тэгсэн нөгөө машин Бивертон хотын их сургуулийн хашаа руу ороод зогсчлоо. Мейбл ч машиныг дагаад их сургууль руу ороод отогч нэвтэртэл нэг хачирхалтай зүйлийг олж харна. Юу гэвэл нөгөө минж сургуулийн коридороор алхаж явснаа ханаас ч юм нэг карт гаргаж ирээд лабораторийн хаалганд уншуулад дотогш орчихдог. Гайхсан Мейбл ч араасан сэм нэвтэртэл нөгөө минж явсаар нэг тусгай төхөөрөмжтөр очиод зогссон даруйдаа унтарч хажууд нь тусгай төхөөрөмж толгойдоо холбосон байсан профессор Сэм ухаан ороод босоод ирдэг. Тэгсэн профессор Сэм хамтрагчдтайгаа хамтраад робот минж рүү оюун санаагаа шилжүүлдэг туршилтыг нууцаар эхлүүлсэн нь тэр байж. Тэдний ажлаа хатуу нууцлах ёстой гэж үзэж байлаа. Энэ зүйл хизээч буруу хүмүүсийн гарт орж болохгүй. Ямар зүйл? Мейбл, та нар амьтдад ингэж хандаж болохгүй штэ. Тэгсэн эрдэмтэд тэдэнд лабораторио үзүүлсэнд тэнд хэвдэж байсан амьтад нь бүгд 3Д-гээр хэвлэлсэн робот амьтад болохыг ойлголоо. Тэгээд профессор Сэм тэрэнд өөрсдийн эхлүүлсэн Hopper's төслийг танилцуулна. Тэрний бүтээсэн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хүний оюун ухааныг робот амьтан руу шилжүүлэх туршилт хийж байгаагаа хэлсэнд Мейбл охин тэдний яриаг арай хэнийг юм ойлгоно. Профессор Сэм амьтдын ертөнцийг илүү сайн ойлгохын тулд энийг зохион бүтээсэн байж тэрээр эхэндээ амьтдыг ажиглах гэж оролдож дараа нь өөрөө зүсээ хувиргаж амьтдын дунд орох гэж оролдсон ч нэмэр болоогүй байлаа. Тиймээс тэд маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд жинхэнэ минжтэй адилхан хиймэл минж бүтээж оюун санаагаа түүн рүүгээ шилжүүлж чадсан байж. За sorry байж гараа. Борон та нартай гялс нэг юм хэлээд. Тэгэхээр Unitel-ийн хэрэглэгчид маань 7 ГБ түүнээс дэш дата багц идэвхжүүлээд 5-аас 50 ГБ хүртэлх дата бэлгэнд авах боломжтой юм байна. Жишээ нь 7 ГБ дата авах юм бол 5 ГБ, 22 ГБ дата авал 20 ГБ дата бэлгэнд авах нэ. Unitel болон Tokyo App гэд дурын дижитал сувгаас та нар маань датагаа аваад бэлгээ аваарай. Урамшууллын дуусах хугацаа нь 2026 оны 4 сарын 20 юм байна. Тэгээд та нар маань урамшуулалтаа датагаа аваад мөн блогийнхаа тайлбарыг туухтай үзэцгэн үзье. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгвэл та манай ойн цоргоог аварч болох нь байна. Хэрвээ та амьтдтай амьтдын хэлээр ярьж нэгч болов минжийг эргүүлж авчирч чадвал эндхийн эколог эргээд сэргэнэ. Тэгсэн профессор энийг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Үүнд нь бухимдсан Мейбл. Хэрвээ та үүнийг хийхгүй бол би хийнэ.
Гээд төхөөрөмжийг холбосонд шууд Мейблийн оюун санаа робот Минж рүү шилж ядгэн. Тэгээд Минж рүү шилжсэн Мейбл тэдэнд роботыг нь түрхэн зээлж ажлаа бүтээчихэд эргүүлээд өгнө гэж хэлсэн ч Мейбл хүний биш Минжийн хэлээр яриад байлаа. Гэхдээ тэр энийг өөрөө ч мэдэхгүй байдаг. Сандарсан эрдэмтэд тэрнийг барьж авах гэсэн ч Мейбл тэндээс хар хурдаараа зогтож чадна. За ингээд тэд сургуулийн лаборатори дотор хөөцөлдөцгөөнө. Mabel, come in! Mabel, get back here! Stop! Ингээд их сургуулиас зогтож гудамжинд гарч амтсан Мейблийг дөнгөж ил гартал шар шуунес жирэ тэрнийг шүүрж аваад нэсчихнэ. Том одоо бай хоол минь. Миний ангаах хануудад хоол хэрэгтэй байна. Сандарсан Мейбл шар шуутай тэмцэлдснээр савраас нь мултарч доош унлаа. Тэрнийг сэрхэд айл хэдийн өглөө болчих. Хажирхалтаар Мейбл ойн амьтдын яриаг бүгдийг нэгэнгүй ойлгоод байлаа. Энэндээ хөлн газар хүрэхгүй баярлж наас цаашаа гүйсэн бол бусад амьтад тэрнийг гайхан харцгаана. Тэгээд тэр ойн амьтад дээр очиод өөрөөс нь өөр ганцж болов Минж хаанаас олж болохыг асуусан ч хинч тэрэнд тусалсангүй. Гэвч аз болоход нэг хаалц тэрнийг горх руу очиж үзхийг зөвлөдөг. Мейблийг тийшээ очтол тэнд нэг тарган унтаахаа Минж сууж байлаа. Баярлсан Мейбл тэрнийг хамтдаа цөөрөмлөө яваад далан босгож амьтдыг эргүүл цуглуулахыг ятгсан ч тэр унтаахаа ёор тоохгүй байлаа. Тэгээд тэрнийг урсгал дагаад явах гэтэл бутан дундаас аимшигт баавга өсөрч гарч ирээ тэр Минжийг идэх гинэ. Энийг харж сандарсан Мейблч тэрэн лүү дайран орлоо. Хөөе баавга чи энийг иж болохгүй. Наадах шин чамаас илүү надад хэрэгтэй байна. Наадахаа тавиадах. За тавилаа да. Чи одоо яагаад байгаа юм бэ? Тийм ээ яагаад байгаа юм бэ? Яагаад амийг нь амарсан бэ гэж юу? Тэр чамайг идэх гэж байсан шүү дээ. Тийм ээ эн чинь энэ цөөрмийн л дүрм шүү дээ. Юу нэ? Тэр хэн нэгнийг идэх ёстой шүү дээ. Тэгээд л намайг байрсан хэрэг. Андаа чи намайг идэхийг хүссэн хിവэрэ вэ нөө? Гүй одоо идэх хүсэл алга болчлоо. За ингэж баавга Минж хоёр цөөрмийн дүрмийг зөрчсөн Мейблийг дагуулад хаан лууга явцгаана. За ингэж явах замдаа Мейбл холбоогоо идэвхжүүлж профессор Сэмтэй ярьсан ч цаадхан тэрний байгаа газрыг сайн мэдэхгүй дээр амьтдын дунд ямар нэг хаан байдаг эсхийг ерөөсөө мэдээгүй байлаа. Тэгсэн амьтад үнэхээр Мейблийг нэг амьтдын цугларалт дээр авчирч байгааг профессор Сэм Мейблийн камераар хардаг. Ойн цоор хоогоос дайжсан бүх амьтад тэнд цугласан байгааг хараад Мейбл их гайхна. Тэгсэн удалгүй тэдний өмнө толгойдоо бяцхан алтан тэтэм зүүлсэн бондгор Минж гараад ирлээ. Тэрнийг харсан амьтад бүгдээрээ тэрний өмнө өвдөг сөгдсөнд хаан Минжиж хөгжим тавиад бүжгэлсэнд тэнд цугласан амьтад бүгдээрээ тэрнийг дуурайн бүжгэлж эхэлцгэн. Хөөй бүгдээрээ зогсоорой. Манай их цугларалтанд нэг шинэ Минж ирсэн байна. За өөрийгөө танилцуулаарай Минж. Нэрээ хэлдэ. Мейбл эрхэмдээцээ. Эрхэмдээдэс чинь миний аав. Харин намайг Жорж гэж дуудаарай. Баавга уг нь намайг идэх гэж байсан чинь энэ хачин нөхөр дундуур ороод цаад болчихсон. Наадах чинь дүрм зөрчсөн хэрэг байна да. Гэвч Мейбл тэдний дүрмийг юусоо мэдэхгүй байсан учраас Жорж тэрнийг дагуулад өөрсдийн дүрмийг танилцуулдаг. Тэдний ихний дүрм нь тентхийн бүх амьтдын нэрийг цээжлэх байлаа. Бүх Минжнүүдээс эхлээд тэнгэрт нисэх шуу тэр бүхэл газрын шоргоолчнуудыг хүртэл Жорж нэрээр нь мэдэж байдаг. Харин хоёр дахь дүрм нь идэх ёстой бол ид. Гурав дахь дүрм нь бүгд хамтдаа байх гэсэн дүрмүүд байлаа. Гэвч тентхийн амьтад бүгд Жоржийн урилгаар энд ирээд бүгд эдгээр дүрмүүдийн дагуу амьдрах болсон нь тэр байж. Жорж бүх амьтдыг тэр бүхэл хүмүүсийг хүртэл яг л ийм дүрмээр амьдардаг гэж итгэдэг. Тэгсэн Мейбл хүмүүсийг тийм бишээ гэж тэрэнд ойлгуулах гэж зүтгэсэн ч Жорж энэнд нь итгэхгүй байлаа. Хэрвээ чам тэгж бодогдсон бол тэд зүрхэндээ яг л бидэнтэй адилхан байгааг чи олж хараагүй гэсэн үг. Уучлаарай, би нэг чухал зүйлийн талаар ярих гэдэг. Хоёулахнаа ярилцчихвол уу? За тэгье дээ. Гэхдээ чамд нэг юм хэлчихье. Би бол ажилтайгаа гэрэлсэн амьтан. Тиймээс надад одоогоор хос хэрэггүй. Чи эхнийх нь биш, бас сүүлийнх нь биш гэдгийг би мэдэж байна. Бишээ биш та шал буруу ойлгоод байна. Тэр жижиг хэсгийг харж гинүү. Тийшээ хідэн минь явуулчаа. Тэгээд тэнд багхан далан бариад тэгээд л болоо. Тийшээ юу? Тийшээ ч хинч явахгүй дээ. Хитрхи чимээтэй. Нэг л хачин чимээ. Ингээд тэндхийн бүх амьтад тэр чимээг Мейблд өөрсдийнхөө дуурч үзүүллээ. Тэгээд тэд тэр чимээг Мейблд сонсохоор хамтдаа тийшээ явцгаадаг. Би ч энэ хаваас нэг гардггүй дөө. Зөвлөлтөд уулзах болохоор л гардгийг. Зөвлөлөө? Бүхнээс хүчтэй, бүхнээс эрх мэдэлтэй зөвлөл. Мэдхгүй юу? Мейбл чи их хачин нөхөр байна шүү. Ингээд дөөн захад очиод баригдаж байгаа хавраг том хурдны замын баган руу ойртож очицгоно. Аимшигтай чимээ байгааз ийм л их чимээтэй газар та. Юу гинэ? Би юуд сонсохгүй штий. Тэгэд Мейбл тэр хаваас хүнд сонсогдохгүй зөвхөн амьтдад сонсогддог чимээ гараад байгааг ойлгодог.
Гайхсан Мейбл хэсэг хайсны эцэст нэг модны орой дээр чанга ярагч суйрлуулсан болгыг олж харлаа. Тэгэд Мейблийг очтол тэр нь жинхэнэ мод биш, мод шиг болгосон төмөр шум байлаа. Уралсан Мейблийг тийшээ авиртал нэг дэглий нисэж ирсэн нь Сэм профессорын хамтрагч нь байдаг. Тэгэд тэр Мейблийг аваад явах гэсэн ч Мейбл тэрнийг эсэргүүцээд явж өгдөггүй. Энэ зур нөгөө шонгийн бэхэлгээ тасраад ганхаж эхэлдэг. За тэгээ шонго газарт унахад Мейбл шонтой хамт унлаа. Ингээд тэр хав ямар ч чимээгүй болсон дамтдаж баярлцгаана. Урмарсан Мейбл "Амьтдаа хүмүүс бидэнд үлдсэн жаахан газрыг булаах гэж байна. Хамтдаа явж тэмцэцгээе" гэсэнд бүгдээрээ баярлаад тэрнийг дагцгаалаа. Тэгэд Мейбл Жоржос одоо юу хийхийг асуусанд цаадах нь "Бид партид болно" гэж хариуллаа. Үүнийхээр тэд чанга хөгжим тавьж угаад бүжиглэнгээ тэнд далан босгож эхэлсэнд усны төвшинж нэмэгдлээ. Сэтгэл нь хөдөлсөн Мейблч тэдэнтэй нийлж далан барилцаж эхэлнэ. Удалгүй цөөрөм иргэнгэрч тэр хавийн амьтад буцаад ирсэн дэнийг харсан Мейблч их баярлна. Тэгээд эмээтэйгээ хамт суудаг байсан бол чулууг хараад эмээгээ саналаа. Ингээд зоригтой хүрсэн учраас тэндээс явхаар шийднэ. Тэгсэн амьтад тэрний хэсэг зур хамт байхыг хүссэн учраас Мейбл тэдэнтэй түр хугацаагаар үлдэхээр шийддэг. Тэгсэн энэ үеэр хотын захирагчид амьтад эргээд ирсэн тухай мэдээ ирсэнд хотын захирагч ууралж хүмүүсээ яаралтай дуудлаа. Тэр өрөө Жорж Мейблтэй оройны зугаалга хийж байна. Гэвч Мейбл мэд шиг сэлж чаддаггүй. Тиймээс Жорж тэрэнд яаж мэд шиг сэлхийг зааж өгдөг. Тэгэд Жорж тэрэнд аавтайгаа таардаг байсан тухайга баг байхад нь гэр бүлийн амьдрал нь сайнгүй байсан талаар ярьж өгнө. Жоржийг хүмүүсийн талаар маш эерэг бодолтой байдгийг сонссон Мейбл дург үздэг. Тэр гүүрийг барих гээд байгаа залууг чи бодоод үзэлтэй. Тэр залуу дахиад нэг боломж олгвол тэр ч бас зөв зүйлийг хийх л болно. Чи ингэ таарсан болгондоо итгээд ээж болохгүй шүү дээ. Чамд итгэсэн шиг үү? Гэхдээ чи их өөр юм аа. Чи зөв зүйлийн төлөө тэмцдэг. Бодол санаагаа шууд хэлдэг. Бас юунаас ч айдгүй. Тийм болохоор би чамаас нэг зүйл асуумаар байна. Цөөрмийн Мейбл, чи миний савар болох уу? Савра? Тийм ээ. Эзэн хааны ахлах зөвлөх. Сайн найз. Бас би зулзахгүй учраас чи миний өв залгамжлагч болно. Би чамтай дөнгөж уулзсан байхад яаж чиний залгамжлагч болох юм бэ? Бас намайг хэн гэдгийг чи мэдэхгүй шүү дээ. Тэгсэн энэ үеэр нүрэглэх чимээ гарлаа. Удалгүй тэд хүмүүс ирж тэдний барьсан даланг дэлбэлээд зогсохгүй нөгөө унагсан төмөр модыг олноор нь авчирч дахиад босгож эхэлсэн гэдгийг Мейбл Жорж хоёр олж мэддэг. Энэ бүхний ард Джерри байгааг мэдэж байсан Мейбл амьтдыг урайлж хүмүүсийн эсрэг тэмцэх гэсэн ч Жоржд тэмцэх хүсэл байсангүй. Тиймээс Мейбл зөвлөлийг зарлан хуралдуулахыг Жоржд зөвлөсөнд Жорж ч баярлаад тэрнийг албан ёсоор хааны савар гэж зарлаад зөвлөлийг цуглуулахар болдог. Зөвлөлийг эрх сургаар Жорж илэрхий сандарч байлаа. Тэгсэн удалгүй Тэнгэрээс шувуудын хаан, уснаас загаснуудын хатан хаан, намгаас хоёр нутагтнуудын хаан, ойгоос хэвлэр явагчдын хаад, бас шавжнуудын хатан хаан хүрэлцэн ирцгэлээ. Ингээд тэд зөвлөлийн хурлаа хийхээр дотогшоордог. Энэ үед тэднийг Сэм профессорын хоёр хамтрагч алсаас харж байдаг. Занга зөвлөлийн хурал эхэлсэн ч тэнд байсан бусад хаадын аль нь ч хөхтөн амьтдад туслахыг хүсэхгүй байлаа. Тэд дор бүрнээ өөр өөрсдийнхөө асуудалд анхаарах ёстой гэж үзэж байлаа. Жорж өөдөөс нь үг хэлж чадахгүй байсан дууралсан Мейбл тэднийг зогсооно. Тэгээд тэдэнд Джерригийн авчирсан аимшигт чимээ бүхий хиймэл моднуудын талаар тайлбарлаж өгнө. За ингээд энэ бүхний хард Джерри буюу тэдний ойлголтоор хүмүүсийн хаан энийг хийж байгааг хэлсэнд нөгөөдөл бүгд цочирдцгооно. Жил бүр Джерри өөрийн хотыг томруулсаар байх болно. Тэр та нарын газар нутгийг булаасаар эцэст нь та нар ямар ч газар нутаггүй болно. Энэ бүхэн Джерригээс болж байгаа. Хэрвээ бид яг одоо тэрнийг зогсоохгүй бол бид сүрнэ. Энийг сонссон бусад хаад гайхлаа. Тэгээд шавжны хатан хаан бусдыгаа урайлж хүний хааныг няцалахаар болцгоодог. Гэвч үүгээрээ тэд Джерриг алах гэж байгаа болохыг мэдээд Мейбл сандарсан ч цаадуулан сэтгэл шулууджээ. Ингээд амьтдын ертөнц бүгдээрээ санал нэгдэж Джерриг алахаар болцгооно. Ингээд хүний хаан Джерриг гихчийг няцалахаар тогтлоо. Аратнуудыг дууд. Занга шавжнууд нисч гараад агаарт X тэмдэг үзүүлэхэд бүгдээрээ энийг хараад цочирдлоо. Сандарсан Мейбл шавжны хатан хаан ирвэхийг болиулах гэсэн цаадах нь уурлаж Мейбл рүү давшилж гарсанд Мейбл гараа савчуулахдаа санамсаргүй шавжны хатан хаан ирвэхийг нэц цохиж орхилоо. Тэгээд сандарсан Мейбл Жоржийг дагуулад тэндээс цугтаасанд бусад хаад тушаал өгч амьтад тэр хоёр руу дайрцгаана. Азуулахад Сэмийн хамтрагч дэглий дайрч ирээд тэр нь туслах гэсэн ч чадалгүй эвдэрч эхлэв.
Ингээд Мейбл Жорж хоёрын лаборатори руу зугтаах боломж үгүй болсонд тэр хоёр хавцлаас үсэрч могойнуудаас зугтааж чаддаг. Энэ үеэр амиа алдсан Ирвэхэ хатан хааны авгалдаа өөрийгөө шавжны хаанаар өргөмжилж байлаа. Тэгээд тэд хамтдаа эхлээд Жерийг буулгаж авахар шийддэг. Харин нөгөө талд Жорж Мейбл уурлаад салж явах гэж байлаа. Мейбл, би чамайг савраа болгосон. Гэтэл чи хүний хааныг үхлийн аюулд оруулж, намайг газар нутгаас минь хөөлгөж, бас хамтрагчийг минь алчлаа. Одоо надад зөвлөл рүү буцаж очиод хүний хааны амийг өршөөхийг гуйгаад хувь давлантайгаа эвлэрхээс өөр зам үлдсэнгүй. Ингэж Жоржийг явах гэсэн Мейбл тэрэнд бүх хүннээ хэлдэг. Тэр бүхнийг сайнаар өөрчлөхийг хүссэн ч юу ч өөрчилж чадахгүй байгаадаа гутарсаар явсан нь тэр байж. Намайг ингэж бүх зүйл дээр ялагдаж, бүх зүйл дээр дээрлэхүүлж байхад яагаад намайг хинч тоодгүй юм бэ? Би чамд тусалнаа. Тэр газар чамд чухал бол надад ч бас чухал гэсэн үг. Гэхдээ чи надад дахиад итгэж чадлаа гэж юу? Итгэл гэдэг далантай л адилхан. Заримдаа нүх гарч ус гоождогч таглахад л болно. Гэхдээ бид хүний хааныг амийг бас аварна. Учир нь бид үргэлж хамтдаа байдаг. За ингээд тэд хамтдаа Жерийг ятгах цөөрмийн газар нутгийг эргүүлж амьтдад өгүүлээд амьтдын хаадыг Жеритэй эвлэрүүлэхээр шийддэг. Хөөхий тэр Жери одоо үхтлээ айчсан байгаа бах та. Гэвч Жери айх нь битгийх л харинч баяртай байлаа. Учир нь хурдны замын барилгын ажлын нээлтийг эхлүүлэхэд бэлэн болсон нь тэр. Жерийг тэр өглөө гэрээсээ гарахад хотынхан бүгдээрээ тэрэнд баяр хүргэцгэн. Тэгээд тэрнийг машиндаа суумагц Мейбл болоо тэрний найзууд машинд нь түгжиж угаад утсаар нь дамжуулаад тэрний амнаас аюулд ороод байгааг хэлдэг. Чиний амнаас аюулд ороод байна. Чи амьд гарыг гэвэл яг бидний хийснээ хийгээрэй. Хэри, бишээ, Жери. Та нар миний нэрийг мэддэм үү? Та нар өшөө авахар ирсэн юм уу? Тайвшир бороо. Машинаасаа цөөрөм рүү яв. Тэгээд тойрог замын төслөө зогсоо. Тэгвэл хинч хохирохгүй. Гэхдээ би энийг хийж чадахгүй шүү дээ. Тэрнийг их сандарсан байгааг харсан Жорж тэрэнд тайвшруулагч тосоо түрхэж өгсөн бол Мейбл тэрнийг яаруулсанд Жерич цөөрмийг чиглээд хөдөллөө. Учир нь хар хэрээнүүд сүргэлж тэрнийг дагаж эхэлжээ. Гэвч замдаа Жери гинэт цонхоо онгойлгоод тэднийг машиныхаа цонхоор унгаах гэж оролдсонд Мейблээс бусд нь машинаас унчихлаа. Гэвч аз болоход баавгаа яриад тэднийг аварна. За ингээд машинд ганцаараа үлдсэн Мейбл Жерийг зогсоох гэж оролдож байтал профессор Сэм машинтайгаа тэднийг гүйцэж ирээд Мейблийг зогсоох гэж оролддог. Гэвч Мейбл Жерийг зогсохоос нааш явахгүй гэж гүрэлээ. Гэтэл гинт тэднийг дагаж нисчүүлсэн сүрэг шувуунууд ус руу шумбаад уснаас том авраг загсыг дамжлаад гаргаад ирдэг. Оо чи Мейбл байх нь. Мейбл жоохон холдож байхгүй юу? Би нэг зураг тулгаад хараадах. Мөн байна. За залуусаа одоо хамтдаа нэгдээд энэ нөхрийг сайхан няц дарцгаая. Мейбл чи наанасаа холдож байхгүй юу? Гэвч Мейбл тэднийг болиулах гэж оролдоно. Гэтэл шуудаж авраг загсыг дамжлаад Жеригийн машин руу дайрлаа. Мейбл Жерийг тайвшруулах гэж байдгаараа хичээж ирсэн ч тэр хоёр ерөөсөө ойлголцдоггүй. Тэгсэн энэ үед профессор Сэм тэдний машиныг гүйцэж ирсэнд тэрний машин дотор Мейблийн бие байгааг хараад Мейбл цочирдлоо. Тэгээд тэд Мейблийг барих гэж оролдсонд Мейбл ч чадлаараа бултнаа. Ингэхдээ тэр профессор Сэмийн чихэнд байсан холбоог аваад Жерид өгөх гэж оролдлоо. Гэтэл гинт Жеригийн машин дээрээс авраг загас унаад ирнэ. Ах хэрэггүй. Чи одоо нэг хүчтэй хазуулах мэдрэмж аваад тэгээд л үхэх болно. За бэлдээрэй. Тэгсэн Жеригийн хазуулахад Жорж найзуудынхаа хамт үсэрч ирээд авраг загсанд саад болох гэж оролддог. Энэ үед Мейбл Жеригийн чихэнд холбоог суулгаж өгсөнд Жери яриаг нь ойлгож угаадаа их цочирдно. Тэгээд тэр Минжиг Мейбл болохыг сонсоод өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод жолоогоо тавиад ундах гэж оролддог. Байтал буруугаар эргэж байгааг ойлгосон Мейбл тэрний жолоог мушгиж замаас гаргасанд авраг загасч мултраад улс руу унлаа. Харин Жеригийн машин мод мөргөө зогсноо. Энэ бүхэн зүүд биш болохыг ойлгосон Жери галзуурахад ганц хуруу дутуу байлаа. Харин Мейбл тэрнийг тайвшруулах гэж байдгаараа л хийж байна. Мейбл өөрийг нь аврах гэж байгааг ойлгосон Жери их баярлана. Гэвч амиа аврахын тулд хурдны замыг зогсоох ёстой гэдгийг сонсоод Жери эрс татгалздаг. Амнаас нь аюулд орчход байхад хүртэл амбицаасаа салж чадахгүй байгаа Жерийг харсан Мейбл сүүлдээ тэсгэл алдаж тэрний байгаа газрыг шувуунуудад хаашгираад хэлж өгнө. Энэ чиний сүүлчийн боломж шүү. Хурдны замыг цуцал. 3, 2, 1. Тэгсэн энэ үеэр Сэм профессорын багийнхан тэрнийг шүүрч аваад машиндаа суулгах гэж оролддог. Тэгэд Мейблийг бие рүү оруулсанд Мейбл сэргээд өөрийг нь өгчлээ гэж бодож байгаа Жоржийг хараад тэрэнд өөрийгөө ойлгуулах гэж оролддог. Гэвч хөөхий Жорж ойлгохгүй Мейблийн бенжний биеийг авч явах гэж оролдоно. Гэтэл гэнт олон могоо дайрч ирээд тэднийг нөмөрсөнд Мейбл ухаан алдаад ундаг.
Тэрнийг ухаан ороход Жерри тэр хоёрыг Сэм профессорын лабораторид санал таньхуулжээ. Могойнууд Сэм профессор болоод тэрний туслахыг хэрэгшээлдээ оруулсан байлаа. Удалгүй тэдний нүдэн дээр Ирвэхэнүүдийн шинэ хаан гарч ирээд тушаал өгсөнд профессор Сэмийн машин ажилч Шавжны хаан Ирвэхэн оюун санааг хүний робот биелүү шилжүүлж орхино. Data Plus урамшуулал эхэллээ. 7 ГБ болон түүнээс дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгэнд аваарай. Гэтэл амьтдын хаад Сэм профессорын хийсэн бүтээлийг олж мэдээд хүний оюун ухааныг амьтны биед шилжүүлсэн шиг амьтны оюун ухааныг робот хүний биелүү шилжүүлэхийг тушаасан нь тэр байж. Тиймээс аргагүй байдалд орсон Сэм профессор Жерритэй адилхан робот хийж дотор нь Шавжны хааны Ирвэхэн оюун ухааныг шилжүүлсэн нь тэр байлаа. Ингээд хүний биед орсон авгалда биедээ дасахгүй арай ядан хөдөлж байсан ч урьдынхаасаа илүү том, илүү хүчтэй биетэй болсондоо баяртай байлаа. Эннээс гадна амьтад зөвхөн хүмүүст сонсогдох үс давтамжтай маш хүчтэй дуу чимээг гаргаж суралцжээ. Тиймээс тэд хурдны замын нээлтийн үеэр тэрнийг ашиглаж хотын бүх хүмүүсийг няцлахаар шийдсэн байлаа. Бидхий ингэж дээ. Би та нарыг сайн ойлгож байна. Гэхдээ бид нар бүгдээрээ Жерри шиг биш шүү дээ. Чи биднийг хуурсан. Чи биднийг ашигласан. Одоо чамд бид дахиж идэхгүй. Тийм бидтэй Жорж. Ингээд тэр сэтгэлээр унсан Жоржийг тэдэнд харуулад хамтдаа хүмүүсийг устгахаар явлаа. Дараа нь Мэйбл анх удаага өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөг. Тэр цорын ганц найзыгаа хуурсанд сэтгэлээр унжээ. Тэгээд цаашид яхаа мэдэхгүй байтал гинэт имэн санаанд нь орлоо. Тэгээд Жеррид хэрвээ бид илүү агуу зүйлийн нэг хэсэг гэдгээ мэдвэл тэр дороо тайвширна гэсэн эмэг ихэ үгийг хэллээ. Тэгээд хамтдаа ажиллаж энэ бүхнийг даван туулахаар шийдэцгэн. За ингээд Мэйбл нэлээд ятгсны эцэст Жерригийн дээр байсан тусгай төхөөрөмжийг ашиглахыг тэрэнд ятгах зөвшөөрүүлж чадна. Ингээд Жерригийн оюун ухаан робот мэнжлүү шилжсэнд Жерриж Мэйблийн хүлээсийг тайлдаг. Одоо яах вэ? Хоёулаа Шавжны хаанд зөв зүйл хийх боломж олгоно. Яагаад? Учир нь бүх хүн зүрхнийхээ хөвгт сайн хүн байдаг. Гэхдээ хэрвээ энэ бүхэн бүтвэл би замаа барьна шүү. Тэгвэл би эсэргүүцэн. Гэхдээ тэр хүртэл хоёулаа нэг баг шиг байна шүү. За ингээд тэр хоёр нээлт болох гэж байгаа газар руу явлаа. Энэ үед Жерригийн дүрд хувирсан Шавжны хаан тайзан дээр гарч ирээд хүмүүсийг дөргиож байдаг. Сайхан өдөр байна. Хүн байх сайхан юм аа. Хэдүүлээ өнөөдөр хөгжилдөх болно. Нэрэн та нараас Шавж няцалж байсан хүн байна уу? Би дөнгөж сая нэгийг алчлаа. Та нар бүгдээрээ Шавжийг няцалдаг үсттэй. Гэтэл Шавж та нарыг няцалж чадахгүй. Гэхдээ та нар бүгд няцлуулж байхдаа таарсан хүмүүс. Хүлээгээрэй. Чи ингэх шаардлагагүй Тайтус. Чи миний жинхэнэ нэрийг яаж мэддээ? Нэгэн ухаанд надад хэлэхдээ бүх хүн зүрхэндээ сайн хүн байдгаа гэж хэлж байсан. Ээжийг чинь алсанд намайг уучлаарай. Энийг сонссон хүмүүс бүгдээрээ гайхацгаана. Ээжигээ алдахад чамд хэцүү байсныг би ойлгож байна. Чамайг их цөхөрсөн гэдгийг би мэдж байна. Надад ч бас тийм байсан. Тэгэд би бусдад таагүй зүйлсийг хийж эхэлсэн. Гэхдээ энэ бүхний засахад ерөөсөө оройтойгүй байна. Бид хамтдаа эв найртай мөр зэрэгцэн амьдарч чадна штэ. Амьтны гэр, хүний гэр тэд бүгд л нэг том гэр шүү дээ. Тэгсэн Тайтус энийг нь тоосонгүй. Энэ бүх яриа чинь үр дүнд хүрнэ гэж бодсон уу? Уг нь тэгж найдсан юмсан. Жерри, бэ төлөвлөгөөндөө шилжээ. За тэгсэн Жерри болоод Сэм профессорын багийнхан хамтдаа цахилгааны утсыг залгасанд Тайтус буцаад Ирвэхэн биелүүгээ шилжлээ. Учир нь Тайтус өөрөө мэдлгүй төхөөрөмжийн тавцан дээр гарч зогссон байж. Ууралж хэлгэнсэн Тайтус буцаад хүний биелүү орох гэсэн ч Жорж тэрний замд нь саад болно. Тэгсэн Тайтусын тушаалаар бусад хаад тэрэн лүү дайрч тэрнийг хөдөлгөөнгүй болгоод Тайтусыг буцаагаад хүний биелүү шилжүүлдэг. Ингээд хүний биед шилжсэн тэр Мэйблтэй гаруцаа булаацалдаж ноцолдно. Учир нь гаруцсанд нь тусгай дууны долгионоор довтлох удирдлагыг суулгасан байж. Гэвч ноцолдох явцад утсан зэрэгэлдэх өндөр шонгийн оройд шидэгдээд гарсанд Тайтус ч бушуухан тийшээ авирлаа. Энийг харсан хүмүүс хотын захирагч нь нэг л биш байгааг сая нэг юм ойлгоцгоно. Ингээд Тайтусыг орой дээр гарахтаа зэрэгцээд Мэйбл тэрнтэй ноцолдож угаад Тайтусын нүүрний арсыг хуулж авна. Тайтус ч Мэйблийг доош унгаад утсаа нээх гэсэн ч нүүрний арс нь хуурсан учраас утсан тэрнийг таньж нээгдсэнгүй. Тайтус одоо болно. Юу гэнэ? Би та нарыг бүгдийг чи шатаан, хөгтөн амтан, шууд, загас мөлхөгчд ялгаагүй. Тэгээд дэлхий бүхэлдээ шавжнуудын үүр болно. Тэгэд ууралж хэлгэнсэн Тайтус шонгийн орой дээр байсан чанга яригчийг доош шидэх гэсэн ч шонтойгоо хамт унсанд тэр хав бүхэлдээ галд шатаж эхэллээ.
байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Жорж ч хүмүүст туслахаар ухс хийсэн бол шавжнуудын хаан ирвэхэ болсноо анзаарахгүй бүгдийг шатаан гэж хашгирч яваад мэлхэний хоол болгодох нь. Жоржиг очиход Мейбл эмээтэйгээ суудаг байсан бол чулууны эргэн тойрны галыг унтраах гэж хичээж байлаа. Тэгсэн гинт дээрээс нь мод унахта Жоржиг дарж шархтуулсанд сая нэг ухаан орсон Мейбл ч цөөрмөө орхиж Жоржиг тэврээд тэндээс зугтахаар шийддэг. Аз улхад Баавга болон тэрний найзууд ирээд Мейбл Жорж хоёрыг галаас гаргахад нь тусалдаг. Ингээд аюулгүй газарт очисон хойно тэд хойн түүмэр амьдтын байсан хэсэглүү биш. Харин цаашаага хот руу нүүж байгааг хараад хамтдаа хүмүүст туслахаар шийдлээ. Тэгээд тэд Жоржийн байгуулсан авраг том даланг нураахаар болно. Ингээд бүх хамтд хамтдаа хүчээ нэгтгэж авраг том далангаа нураасанд далангаар хашигдсан байсан их ус даланг зад тавин урсаж хотыг нөмөрч авах гэж байсан түүмрийг бүрхэн унтраалаа. Энэ бүхнийг харсан хотын захирагч Джерри амьдтын хүчээр хот нь шатлгүй үлдсэн болохыг ухаарна. Бүх зүйл дуусаж түүмэр унтарсны дараа Мейбл Жоржийг дагуулад цөөрөм рүү очтол тэр хав бүхэлдээ түүмэрт шатчих. Гэтэл хотын захирагч Джерри хүн хүч дагуулж ирээд тэр хавийг хуучин хэвэнд оруулахаар айжилж эхэлдэг. Үүнийг сонссон Мейбл ч баярлсан бол Жорж ч хүмүүстэй эвлэрсэндээ баяртай байлаа. Удалгүй менжнүүд ширгсэн цөөрөм дээр ирээд ажиллаж эхэлсэн бол хүмүүс ч тэр хавийг цэвэрлэж эхэлцгэн. Ингээд Мейбл Джерри хоёр ойлголцож хурдны замыг өөр газраар тавихаар болдог. За тэгэд хэсэг хугацааны дараа Мейбл сургуулиа төгсөхөр болж Сэм профессор дээр иртэл Сэм профессор төслөө хааж өөр тийшээ нүүх гэж байлаа. Гэхдээ тэр энэ удаад өмнөхөөс өөр нэг төсөл дээр ажиллахаар шийдсэн байж. Тиймээс Мейбл тэр шин төсөл дээр нь хамтрахаар болдог. Тэр өдөр Мейблийг эмээтэйгээ суудаг байсан бол чулуун дээр ирэхэд тэнд нь Жорж сууж байлаа. Ингээд тэр хоёр Мейблийн утсаар дамжуулаад ярилцаж эхэлснээр энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За, энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань энд хүрээ дууслаа. Минж гэдэг амтэнч нэрэ байгальд үнэхээр чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь ч та амьдрал дээрч тэр энэ анимашн дээрч тэр нотлогдлоо доо гэж. За тэгэхээр энэ галзуу хөрхэн анимашн маань та нарт таалагдсан гэдэгт Моброны итгэлтэй байна. Тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань галзуу кино гэсэн Instagram хуудасаа дагахад л болоо явчих юм шүү. Бас сабадраагүй саба дарцсан бол лайк дарахад л болоо явчих юм. Тэгээд Моброн энэ галзуу хөрхэн анимашныг Unitel-тэй хамтран хүргэлээ. Unitel-ийн хэрэглэгчид маань 7 ГБ түүнээс дээш дата багцээд өгчүүлээд 5-аас 50 ГБ хүртэлх дата бэлгэн даваарай. Жишээ нь 7 ГБ дата авах юм бол 5 ГБ, 22 ГБ дата авал 20 ГБ дата бэлгэн давах нэ. Unitel болон Toki app гэдэг дурын дижитал сувгаас датагаа аваад бэлгээ аваарай манайхан. Урамшууллын дуусах хугацаа нь 2026 оны 4 сарын 20 байна. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая. Анарэ галзуу сери сувгтан сабад орж нэгдэрэ. Олон галзуу цувралууд орсоор л байгаа шүү манайхан. За тэгээд үг олдож өгөх болтлоо. Дараагийн тайлбараараа эргээд уулзцгаая.